өрг имэн үзүүлж байна. Үзэгчдээ өнөөдрийн амгалан айлтгыг өрөг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа Улсын хурлын гишүүн Ганбаттай ярилцахаар хүрээд байна. Бидний цаг гаргасан баярлалаа. Сайхан авчиж байна уу? Сайхан авцгааж байна. За өсөв баярлалаа. Засаг төрийн маань нэлээд тодорхой бус нөхцөл байдал бидэнд ярилцахаар болсон баярлалаа. За тийм байна. Та 2020 онд 1 тэрбум төгрөгөөр 8 гаруй тонн тарааж гишүүн болж исэн. 1 тэрбум биш ээ. 2 Бүр 2 тэрбум. Нам хамтарсан засгийн газраас чийгдлээ. Ер нь хамтарсан засгийн газар үр дүнтэй байсан. Хвшлийн засгийн газар юм уу хамтарсан засгийн газар гэж байгуулагдаагүй. Училгаан л тэгж яваад байгаа шүү дээ. Нам хамтарсан засгаас гарахгүй гэж сунжраад байгаа юм уу? Хоо гэдгээ хэлээд арчсан боломж олгож болох юм. 14 мега төсөл ч гэдэг юм. Муухай ажлуудыг явуулахгүй гэж та нар тэгж ажил хийхгүй байх юм. Ийм л одоо PR явуулаад ийм яриад байгаа нь бол харамсалтай байхгүй юу? Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх талаар хэлцэхээр болж ч магадгүй юм шиг байна. Эсвэл та итгэл хүлээлгэх үү? Зарим нэг хүмүүсийн өгчөөд хүн цэнийг болчиход байна шүү дээ. Та өдөр дуртай юм яриад. Та намын дарга болж чадах уу? Хэрэг шаардлагатай бол яагаад болохгүй гэж. Та 2024 оны сонгуулиар MCS-ийн хамаарал бүхий компаниудаас нийтдээ 100 сая төгрөгийн хандив авсан юм байна. Тэгэхээр та энэ хандивтаа өөрийнхөө нутгийн Эрдэнэ Монгол компаниг улс төрийн хамгаалтыг хийж өгөх үү? Би бол хувийн хвшлийг дэмждэг хүн. Ийм хандив надад төгсөн байлаа. Хийж байгаад бол би айгүй баяртай байна. Би зөвл ажиллаж байгаа байх гэж бодлоо. Та охиндоо болон дүүгийнхаа хүүхдэд авч өгсөн боловсролын зээлийн сангийн өрөө төлсөн. Улсын хурлд ороочгүй байсан. Та удамжинд явж ирсэн. Техник импорт компанийхаа хэдэн хувийг эзэмшдэг вэ? 50, 30% ч юм уу эзэмшдэг баха. Дэлхийн сангийн хууль хэрэгжиж чадах уу гэсэн олон нийтийн хүлээлт байна л да. Ингэчүүд болохгүй болчихно. Энэ хүн байхгүй бол энэ улсууд уусч юм те. Тиймэрхүү юм явуулаад байна. Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүлээрэй. NetPay-д боломж бий. За та 2020 онд 1 тэрбум төгрөгөөр 8 гаруй бетон тарааж Улсын хурлын гишүүн болж исэн. Ямар орлогын хөөсрөөр бетон худалдаж авч ирсэн бэ? За 1 тэрбум биш ээ. 2 тэрбум. 2 Бүр 2 тэрбум. Я өөрөөсөө гаргасан мөнгөд ярьж байна л да. Тийм. Бетон худалдаж авч тарааж ирсэн. Гэтэ ийм бетон биш 40 бетон байсан тий? Тийм 40 бетон 20 бетон. Тэгээд 8000 айл тарааж өгч. 8000 одонтой ээж тарааж өгсөн. Тэгээд бетоны хүчийг гишүүн болсон гэсэн. За мэдхгүй тийм нэртэй боллоо шүү дээ. Яг болсон ч юм уу, болохгүй ч юм уу тэрийг мэдэхгүй. За танай нам хамтарсан засгийн газраас чийгдлээ. Тэгээ ер нь хамтарсан засгийн газар үр дүнтэй байсан. За хамтарсан засгийн газар гэж хэлэхэд түүхтэй. За яагаад гэвэл улсын хурлын 2024 оны сонгуулиар бол Монголын ард түмэн саналаа өгсөн. Улсын хурл бол Монгол ардын намд бол 68 судал гэсэн. За арчилсан нам бол 42 судалтай. За 2 3 нам бол 4 ахаад 1 8 хүний судалтай. Ийм л сонголт хийсэн шүү дээ. Тэгээ үндсэн хуулийн зааснаар бол улсын хурл ямар судал авсан тэр юугаар бол олонх нь бол засгийн газраа байгуулах ёстой. За тэгээд нөгөө Монгол ардын нам засгийн газраа байгуулсан. За нөгөө ерөнхий сайд нь бол засгийн газарт ямар сайдуудыг авч ажиллуулахаа бол шийддэг. Хууль нь тийм. Тэгээл одоо арчсан намаас тийм хүнийг оруулж ажиллуулъя гэж ингэ шийдснээс биш. Яг одоо айлдыг нь олон голлгүйгээр бус одоо газруудад байдаг шиг ингээд хвшлийн засгийн газар юм уу хамтарсан засгийн газар гэж байгуулагдаагүй. Хууль намаар бол ийм зөвхөн сурчлагаан л тэгж яваад байгаа шүү дээ. PR нь. Тэгэхээр танай намын 8 сайд засгийн газарт орж ажилласан л гэсэн үг юм. Тэгс үг. Тэгээд Монгол ардын намаас бол одоо хамтарсан засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг гэрээг зөрчсөн учраас арчилсан намыг одоо ингээд жия хасяа гэсэн Монгол ардын намын баг хурлын шийдвэр гарсан шүү дээ. Тэгээ тийм хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр байдаг юм уу? Нам хоорондын гэрээ байдаг юм уу? Та олж харсан уу? Тиймийг олж хараагүй. За яг Монгол ардын нам санал тавилаа гэд бид нарт ярьж ирсэн. Арчилсан намын бүлэг хуралдаа энэ асуудлыг ярьж явах үедээ бид нар бол ямар ч гэсэн Монгол ардын намаас бичиг нэргээ ямар нэгэн бичиг албан бичиг хэрэг. Албан бичиг хийсний дараа бол ярилцгийг сууж хагаад албан бичиг ирсэн. За албан бичгийн нэрээд ингээ ярилцаа сууж итэл нөгөө манай арчилсан намын дарга очоод гарын үсэг зургаад хамтрыг гээд ингээ илэрхийлсэн байсан. Тэгээд ямар ч бас манай бүлгийн шийдвэр бол гараагүй.
Тэгэл өнгөрсөн ийм л асуудал бас. Тэрийг одоо манай бүлгийн дарагч ярьж байна. Манай одоо арчил намын бүлэгт байдаг гişүүд ч гэсэн одоо өнөөдөр хүртэл ярьж байгаа шүү. Байдлын юм байсан гэдгийг. Тухайн үед яагаад ирээгүй? Тухайн үед ярьж байсан. Тэгээ тэр үед тэр дуулын дотор дарагдаад анзаарагдаад үл үлдсэн баг. Тий. Тэгэхээр одоо бол ингээд засгийн газар ер нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна л да. Одоо ер нь яах ёстой? Эсвэл танай нам хамтарсан засгаас гарахгүй гэж сунжраад байгаа юм уу? Гэхдээ одоо гарахгүй одоо тэр ямар хүнийг ажилд авсан яасан юм те тэр тухайн нөгөө эзэн имам бид жиргэн усаа шахах нэгдгчээр ард түмэн өөрсдөө хэрхэн өгсөн байж шүү дээ. Та нар ачаагаа өөрөө засгийн газараа байгуулаад ажиллаа гэж. Чадахгүй бол одоо тэгээ өөрсдөө чадахгүй гэдгээ хэлээ те. Дараагийн арай 42 судалтай арчсан боломж олгож болох юм тийм ээ. Тий. Тэгвэл одоо бид нэр засгийн газрыг байгуулаад явж болно шүү дээ. Тийм гарцуул бай. Тэрийг бол ард түмэндээ хэлэх ёстой. Ардчлал нам хамтарсан засгийн газраас гарчих юм бол одоо ингээд засгийн газрын төвшүүлсэн мөрийн хөтөлбөр томоохон төслүүд 14 мега төсөл ч гэдэм үү те томоохон ажлуудыг явуулахгүй гэж нэг юм мэдээлэлээр иргэдийг хангаад байна л та. Та нар тэгж ажил хийхгүй байх юм уу? Одоо тэгж л яриад байх юм. Бүгдээр бол Монгол улсын төлөө улсын их хурлын гишүүн ард түмнийхээ хэвшгийг нэгдүгээр тавьж ажиллана те Монгол улсаа хөгжүүлнэ гэдэг тамгаар хөргөцсөн ийм л хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд мөрийн хөтөлбөрүүд бол мэдээж хэрэг баруун төвийн нам гэдэг бол бидний барьдаг чиглэл бол арай өөр тийм ээ. Одоо хувийн хвшлээ дэмжиж, чөлөө зах зээлийг яа, эдийн засгийн нээлттэй бай. За нөгөө зүүн талын нам бол одоо за халамжийг бол одоо тогтвортой байлгая гэсэн иймэрхүү бодлого барьдаг шүү дээ. Бүгдд нь одоо адилхан цалин өгье гэдэг ч юм уу те. Ийм одоо мөрийн хөтөлбөрүүдийг төвшүүлдэг. Тэрнээс биш зорилго нь бол одоо энэ улс орноо хөгжүүлж те ард түмнээ сайжруулах гад хүрж байгаа зам тавьж байгаа юм л өөр болохоос биш зорилго бол нэг шүү дээ тий. Тэгэхээр ерөнхий сайд оюун эрдэнэ огцрох өргөдлөө өөрөө өгнө гэж хэлчихэд одоо 5 хонолтой өгсөнгөө. Тэгэхээр одоо ямар нөхцөл байдал яаж ирэх гээд байна вэ гэсэн ийм хүлээлтэн дунд байна. Улсын хурлаар итгэл хүлээлгэх талаар одоо засгийн газар тийм үү эсвэл ерөнхий сайдад итгэл хүлээлгэх талаар хэлцэхээр болж ч магадгүй юм шиг байна. Хэрвээ ингэж хэлэлцвэл та итгэл хүлээлгэх үү? Үгүй итгэл хүлээлгэхгүй шүү дээ. Миний хувьд бол яагаад? Яагаад гэвэл Монгол ардын намын баг хурал эрх хөхийн байгууллага нь хуралдаад шийдвэрийг гаргачлаа шүү дээ. Бид нар бол олох юм аа. Үндсэн хуулийн зааснал бид нар бол засгаа байгуулах ёстой гэдгийг эцэс бид нар ойлгож байгаа шиг байна. Арчсан нам өгөр засгийн газар байгуулъя гэж шийдчих боллоо гэж ойлгосон шүү дээ. Ерөнхий нарийн бичгийн дараа нь гарч ирээд мэдээлэл өгч байгааг харсан. Тэр одоо ардын намын баг хурал дээр бол би байгаагүй. Юу болсон яасыг мэдэхгүй. Тэгээ эрх хөхийн байгууллага нь шийдвэрээ гаргачлаа. Мэдээж хэрэг тэр Монгол ардын намайг мөрийн хөтөлбөрөөр төвшүүлсэн байгаа. 126 судалт нэр төвшүүлсэн байгаа. Тэнд нь 68 судал өгсөн байгаа тий. Тэр миний одоо хараад ингэ шийдсэн бахаа л гэж би ойлгож байгаа шүү дээ тий. Одоо л нэг зөв замаар явах нь л гэж ойлгож байна. Ерөнхий сайд огцрол эсвэл засгийн газар одоо хамтарсан засгийн газар үргэлжлэхгүй бол баялагын сангийн хууль хэрэгжиж чадах уу гэсэн олон нийтийн хүлээлт байна л да. Та энэ дээр ямар байр суурьтай байна? Гэхдээ одоо Монгол улсын эрх ашиг нийцсэн, Монгол улсын хөгжил нийцсэн, Монголын ард түмэнд одоо хэрэгтэй юм бол явна шүү дээ. Тий. Бид нэр одоо тэрийг дэмжих үүрэгтэй. Энэ буруу юмыг бол засах, залруулах ийм ч бас үүрэгтэй. Тэгээд ийм л одоо PR явуулаад ийм яриад байгаа нь бол харамсалтай байхгүй юу? Нэг хэсэг нь дайснууд юм шиг. Нэг хэсэг нь одоо ер нь заавал нэг айлгаж явах юм хэрэг байна тий. Ингэчүүл болохгүй болчихно. Энэ хүн байхгүй бол энэ улс орн дуусч юм уу тий. Тиймэрхүү юм явуулаад байна л да. Ингэж болохгүй. Инженер тэр мөрийн хөтөлбөрөөр биелүүлэл явах хэрэгтэй. Өөр юм байхгүй. За танай намын дарга луугаан төмөр дарга одоо ажиллаа өгнө гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Тэгэхээр дараагийн намын даргын өрсөлдөө эхэлж ах шиг байна. Та намын дарга болж чадах уу? За намын даргын өрсөлдөөнд цогцрол гишүүн, Тэмүүжин гишүүн, Алтарн гэрэл гишүүн бол ер нь өрсөлдөхөө илэрхийлээд ах шиг байна. За яг хөө энэ хэдийг бол харж байна. Тэг энэ хэдийн дотроос одоо хин нэг нь болчихосоо гэж бодож байна. Хэрвээ шаардлагатай бол яагаад болохгүй гэж. Тэг. Улс орн, нам, гишүүд нөхцөл байдал шаардвал болохгүй нэрээс байхгүй шүү дээ. Одоо харин өрсөлдөөн яг яаж явагдах вэ? Ардчилсан намжин тамганы хэрүүлэлтэд олон жил болол хоёр талцаад нэгдэж чадахгүй байгаад байсан л та. Тэгэхээр энэ ардчилсан намын даргын өрсөлдөөн одоо хэр зэрэг шударга явагдахыг өрсөлдөөнийхөө үр дүнд нам дотроо бас хүлээн зөвшөөрч чадах юм уу? За яг нь ер нь гадна дотны нөхцөл байдал гэсэн ер нь энэ ардчилсан намыг яг баях байранда байгаад ингээд яваасаа битгий ингээд байгаасаа гэсэн юм бодол одоо гадны ч хүмүүст байх шиг байна. Тэрэнд одоо хатдаг дотроо энэ өрсөлдөж байгаа намууд дотроос ч байна тийм ээ.
тэгээ аль болохоор одоо ардчилсан намын дагуул нам болгох. Тэнд одоо ардчилсан намын удирдлагыг өөрийнхөө тавиулаар тавих тийм ээ. Тэргээр дамжуулж одоо өөрийнхөө хэрэгшээл байлгаж явах. Ийм одоо бодлого явж тэр нь хэрэгжиж ирсний үр дүн юм болчиход байгаа юм л. Тэрэн дээр бол одоо ямар нэгэн санал ширээ албан тушаал бол миний хувьд сонио биш байна. Гол нь тэр үн зүйл, үзэл баримтлал энэ зарчим дээрээ байж л тэрний төлөө явах хэрэгтэй, шаардлагатай. Энэний төлөө хангалттай явж чадахгүй учраас л одоо бие орж байгаа нь шүү дээ. Тэрнээс явдаг бол заавал одоо тэр дотор ингээл гутгалдаад байх. Нэг сонирхол бол багтаа хүний нэг бий бол. Танай нам одоо хизээ шин дарахтай болох юм? Мэдээж зэрэг энэ шин дарахтай болох юм уу, болохгүй юм уу? Энэ бүх юмыг бол намын гишүүд, ардчилсан намын үндэсний бодлогын хороо энэ одоо шинээр хэрэгжиж байгаа намуудын тухай хууль нэг чинь жоохон ошлуулчлаа шүү дээ. Энэ бол багтаад одоо бүгд ч гэсэндээ орох хэрэгтэй. Энийхээ дагуу явна да. Гэхдээ бол ардчилсан намын дарга ган төмөр бол одоо бүгдийнхээ өмнө бүх хүмүүсийн өмнө бол юу яачлаа шүү, зарлцлаа шүү. Тий, ажиллаа өгнө гэж тий. Тэгэхээр тэрнээсээ бочихгүй байх л да. Одоо зарим нэг хүмүүсийн өгч одоо бас их үн цэнийг болчиход байна шүү дээ, тийм ээ. Нэг удаа л ингээ худлаа илчдэг. Тэгэхээр дараа нь одоо ахаа тэр хэлсэн амандаа хүрэх цаашаа тэр ярьсан хэлсэнтэй байх юм тэр бол бүгд иргэжэнд орчиж байгаа байхгүй юу. Одоо 4 жилийн 5 жилийн өмнө яадаг ч байсан тий. За би одоо байнгын ороонд орж болохгүй. Энэ ордонд орчоод одоохон гараад ирнэ гэсэн үг тий. Шал өөр замаар явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бүх хүний одоо юу иргэжэнд орчиж байгаа. Тэр хүний өөрийнх нь цаашдынхан ярьж байгаа хэлж байгаа. Энэ бас дарга нарын хинч байсан тэр. Олон түмний өмнө хэлж ярихаас өмнө бодох хэрэгтэй. Тэгээд тэр хариуцлагатай албан тушаал гашж байгаа хүмүүсийн итгэлийг хүлээж байгаа бол тэр үгээ биелүүлдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй те дуртай өдрөө дуртай юм яриад эдрээ бид нар тоглож чадчихээн. Энэ арт түмэн бидний тойрсон хүмүүсийн ой санамжуул ерөөсөө загсны ой санамжтай ингээл мартчихад одоо тийм биш болсон байна. Сошиал бичсэн юм тэр чигээр үлддэг тийм ээ. Буцаад эргүүлээд харж болдог. Ийм технологи, ийм 90 100 бид нар амьдарч байна шүү дээ. Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүлээрэй. NetPay-д боломж бий. Та 2024 оны сонгуулиар MCS-ийн хамаарал бүхий компаниудаас нийтдээ 100 сая төгрөгийн хандив авсан юм байна. Тэгэхээр та энэ хандивтаа өөрийнхөө нутгийн Эрдэнэ Монгол компани улс төрийн хамгаалтыг хийж өгөх үү? Би бол хувийн хвшлийг дэмждэг хүн. Ийм хандив надад төгсөн байлаа. Хийж байгаад бол би айгүй баяртай байна. Би зөвл ажиллаж байгаа байх гэж бодлоо. Та охиндоо болон дүүгийнхаа хүүхдэд авч өгсөн боловсролын зээлийн сангийн өрөө төлсөн. Улсын хурлд ороочгүй байсан. Та гудамжинд явж ирсэн. Техник импорт компанийхаа хэдэн хувийг эзэмшдэг вэ? 50 30% ч юм уу эзэмшдэг баха. Дэлхийн сангийн хууль хэрэгжиж чадах уу гэсэн олон нийтийн хүлээлт байна л да. Ингэчүүд болохгүй болчихно. Энэ хүн байхгүй бол энэ осгонд уусч юм те. Тийм их үл юм явуулаад байна. Та 2024 оны сонгуулиар улсын хурлын сонгуулиар MCS-ийн хамаарал бүхий компаниудаас нийтдээ 100 сая төгрөгийн хандив авсан юм байна. Тэгэхээр та энэ хандивтаа өөрийнхөө нутгийн одоо Баянгар аймгийн Шинжинс цумд байдаг Багванд ерөнхийлөгчийн охиноос MCS-ийн од жаргал захирлын одоо худалдаж авсан Эрдэнэ Монгол компанийг улс төрийн хамгаалтыг хийж өгөх үү? Гэхдээ би бол хувийн хвшлийг дэмждэг хүн. Манай намын үзэл баримтлалч гэсэн тийм хувийн хвшлэл улс орныг хөгжүүлнэ гэж боддог. Ийм хандив надад төгсөн байлаа. Олон газрууд төгсөн. Яагаад MCS-ийг онцлоод байгааг би гайхаад байна. Ямар компани төгсөн? За би бас юм харахгүй мартчихж. 200 300 сая 300 сая төгрөг өгсөн байгаа надад. MCS-с бол 100 сая төгрөгийн хандив. MCS-с 100 сая илгээд байгаа. Тэр олон компани нэг компани ч 30 саяас илүү өгсгүй шүү дээ. Тэгээ нэг компани 30 сая өгдөг. Яг хуулийнхаа дагуу Монгол компанид өгчөө. Тэрэнд бол гайхаад байх юм ерөөсөө алга. Харин ч өгсөн дүнд баярлж байгаа. Ингээд намайг хувийн хвшлийн төлөө ажилт юм байна. Энэ ардчилсан намын хүн бол хувийн хвшил одоо үнд зүйл үзэл баримтлалтай байдсан байна гэж одоо хувийн Монгол компаниуд, хувийн компаниуд ингээд дэмжиж байгаад бол би айгүй баяртай байна. Би зөвл ажиллаж байгаа байх гэж бодож байгаа юм. Яагаад тань 100 сая төгрөгийн хандив өгч байгаа гэсэн үг вэ? Та хандивтаа авсан хандивтаа эргүүлээд юу хийж өгөх вэ? Би бодвол Монгол улс орныг хөгжүүлчих хэрэгтэй байх. Өөрийнхөө үнд зүйл зарчим дээр байх хэрэгтэй байх. Өргөсөн хангардаа үнж бай гэж байгаа байх. Тэч одоо Монгол улсын байгуулсан компани, Монгол улсын иргэдэд олон ажлын байр бий болгодог, хүмүүс ажилчтайгаа сайн гайгүй салинжуулдаг, инновац твшлийг өөр дээр оруулж ирдэг ийм компаниуд ингэж байгаа бол их сайн байна. Гэхдээ бол ямар нэгэн даалт байдлаар биш хуулийн дагуу ил
энэ үйл ажиллагаа явуулж байгаа би зөв гэж үзэж байна. За баялагын сангийн одоо хуулийн дагуу стратегийн ордуудын 34-өөс 51%-ийг төр тавах ёстой гэсэн ийм ажил хэлэлцээр эхлээд явж байгаа. Тэгэхээр ухаан удгийн 34%-ийг төр тавах ёстой юу? Тэр бүгд хуулийнхаа дагуу явах ёстой. Ямар хууль журам гаргасан, нэгэнд одоо хууль гарсан л бай, зөвч бурууч бай биелүүлэл явах ёстой. Тэгээд тухайн үедээ ямар байсан, яасан хийсэн. Гэтээ бид нар бол одоо нэг юм дээр ингээд хэвлэл мэдээллийн байгуулагч бай, энэ одоо дарга нарч бай, энэ засгийн газарч бай. Энэ Монгол компаниуд руугаа, Монгол хүмүүс рүү ихтэй айх юм аа. Төр засгийн нэр хүнд гэж байдгүй. Засгийн газрын нэр хүнд гэж байхгүй. Төрийн байгууллагын нэр хүнд гэж байх ёсгүй. Тэд нар зурчлагаач явуулах ёсгүй. Ер нь арчилсан улс оронд бол тэгээ компани нэр хүндийг унгачдаг, компани руугаа дайрдаг. Тэр компани чинь дэлхийн зах зээл дээр цаашдаа яаж өрсөлдөг. Тэд нар чинь татвараа төлж байгаа. Тэрийг бол гайхаад байгаа. Ямар ч одоо арчилсан улс оронд тэгдэггүй л байхгүй юу? Энэ одоо өөрийнхөө сууж байгаа мөчрийг төрөөдөд байгаа байхгүй юу? Ийм хийж байгаад бол бас харамсч байна. Монголын ямар ч компанийг бүгд л дэмжих ёстой. Ягаад гэвэл ажлын байр бий болгож байна, татвар төлж байна. Хуулийн дагуу ажиллаж байвал тэр болж байна. Нэгэнт хууль гарсан бол 34-51 бол авах ёстой гарцсан бол. Гэхдээ наан нь бол одоо ярих шүмжлэх юм бай. Тийм ээ. Ямар нэгэн сан үсгээл цуглуулаад тэгэл дарга нар мэдээл ингээд байдаг юм бол одоо тэр сан тэгэл хулгай ажилгийн үүр болоод авилгын үүр болоод ингээд дуусч шээ. Ээжт нэг тийм бити байгаасай. Хаана авилга байд, хаана одоо болж бүтэж байна. Тэр газар бол мэдээж хэрэг хуулиар биелүүлдэг ийм газар бол болно. Тэр Норвегийн тийм ээ. Тэр чинь баг социалист сан шиг явж штэ. Сингапурын манайх тэр орчингоос асчаад дараа нь юм ажиллах хэрэгтэй. Яагаад хүмүүстэй хувьцаа өгдөг юм бэ? Яагаад энэ юмнуудаа хувьчилдаг юм бэ? Би тэрийг гайхаад байгаа. Энэ бол одоо манай намын барьж авах байр суурь, миний барьж авах байр суурь байхгүй юу? За та техник импорт компанийнхаа хэдэн хувийг эзэмшдэг вэ? Танай компаниг юу хийдэг? Манай компани би нэг 50-30% ч юм уу эзэмшдэг баха тий. Яг хоо надтай хамааруулах хүмүүс нэг 90% нь эзэмшдэг ийм л компани байгаа л да. Яг юу хийдэг вүлээ? Тээвэр зууч. Тэгээд барилгын материал гадаад дотоод худалдаа эрхэлдэг ийм л компани. Өнгөрсөн 2024 оны сонгуулиар хангаан бүсэд зандан шатар дарга яагаад унав? Гэхдээ одоо сонгогчдод саналаа өгсөнгүй шүү дээ тийм. Гэхдээ саналаа өгсөн гэсэн зандан шатар дарга чинь баг нэг цөөхөн саналаар нэг 5-10-ны саналаар л багтаж чадаагүй юм шиг байсан шүү дээ тийм. Хангаан бүсэд ардчилсан нам нэлээд олон судал авсан. Тэгсэн. Юу нөлөөлсөн бэ? Гэхдээ яг багийн үйл ажиллагаа зөв хүмүүсээ төвшүүлсэн байна. Тийм. За энэ чинь 9 судлаас 7 судлыг авчирсан. Тэгээд ийм л байна да. Тийм. Та түрүү ярьлаа те ер нь анхны одоо хамтарсан засгийн газрыг бол таны хувьд дэмжээгүй. Одоо тийм шийдвэр ч гэсэн албан ёсоор саналаар ирээгүй гэд. Тэгэхээр энэ хамтарсан засгийн газрын 14 мега төслийг та дэмжиж байна уу? Энэ үргэлжлэх ёстой юу? Гого жишээлбэл би Эрдэнэ нүрэнгийн усан цахилгаан станцыг дэмжиж байна. Эрчим хүчний экологийн зөв одоо усан цахилгаан станц бол орох ёстой. За орооногийн төслийг би дэмжиж байна. Гадаадын гурвалжч орны хөрөнгөөр бол орж ирэх ёстой. Тэр цэцмэ параметртай ингээ хийж байгаа. Тэргүүний техник технологи ашиглаж байгаа зөв гэж үзэж байна. Нөгөө одоо ямар мега гэдэг байгаа тий. Нэг л олон мега төсөл ингээ нэрлээ явцдаг. Өмнөх мега төслүүд яаж байна? За гоо одоо нэлээд том хэмжээний төслүүдэл одоо ямар шалгуураар мега гэдэг байгаа. Тэрийг би бас нэг сайн ойлгохгүй байгаа. Тэрийгээ ч олигтой тайлбарлаж өгөхгүй байгаа. Зүгээр л одоо төсөл болгоныг л мега гэж нэрлээл тэгэл нөгөө хүмүүс тэрийг анзаардгүй нэг бол олон мега төсөл одоо энэ засгийн газар хэрэгжүүлэх гэж байгаа юм байна гэж бодоод одоо тэгээ хүлээлт бий болгоод ингээ яваад байгаас тэрийг тайлбарлаа тэрийг одоо нэг үрчлэн нөгөө мөнгө төгрөг нь хаана байгаа тээ зүү эдийн засгийн үндэслэл нь хаана байгаа боловсон хүч нь ямар байгаа өөртөх мега төслүүд юу болсон бэлээ энэ ментрийг авч үзэж байгаа маа ямар мега төслүүдэнд одоо сайн болдон бэ гэвэл хувийн гөвшилтэд нийлж ээж хувийн гөвшлийг ажилуулж ээж үр ашигтай байж ээж тийм төслүүд сайн болдгоос биш ямар ч хамаагүй мега төсөл хийж ингээд байвал тэр нь одоо үр дүнгүй ашиг өгдөггүй өөрөө мөнгө төлж чадваргүй ийм юмнууд бол эргээл одоо үр авлага болдог эргээл дамп урдаг тухайл бол одоо харалтаа өмнөх засгийн газрын хөрс ерөнхий сайдын үед хийжсэн энэ
газрын тосны үйлдвэр маш зөв. Эхлээд 1-2 жил маш сайн явж ирсэн. Одоо тэгэл байхгүй тэр нь. Хизээ ашиглалтанд орох нь мэддэхгүй. За өнөөдөр энэ 5-7 түлш гэж байгуулагдсан тийм ээ. Эхлээд бол эхний 1-2 жил бол Улаанбаатар үнэхээр утаагүй болж ирсэн. Гэтэл яагаад зориуд тэрийг дампууруулаад байна? Яагаад тэрийг одоо юм идэх одоо дарга нарын босноор тэр чинь хулгайлах тийм ээ. Хариуцлага байхгүй, хяналтгүй. Тэгээд дахиад одоо олон жил өөрийгөө засаглах ийм боломжийг хангахсан. Одоо ийм л юм хийгээд байна шүү дээ. Энэ ч одоо бид нар туулаагүй ш туулцсан. Одоо нэг социализм байгуулна. Бүгдөө одоо хүссэн хэрээрээ салиа авна. Та нар зүгээр суужээ. Энэ төр гэдэг л ийм л одоо ямиг үргэлжлүүлэх гэдэг шүү дээ. Энэ төслүүд одоо бүгд дампуурсан шүү дээ. Амьдрал дээр болж тайгүй. Бид нар ч одоо материал техникийн бааз агуулах гэж гисний анжилж боллоо тий. Тэгээ энэ коммунизм, социализм чинь бус тулсанууд дампуураад тэр зах зээлийнхаа нэмээр явах зүг юм аа. Хувийн гэрчлэл одоо ажлын байр бий болох юм байна. Хувийн гэрчлэл одоо олигтой салиугч чадах юм байна. Хувийн гэрчлэл одоо үр дүнтэй хэрэгжүүлэх юм байна гэсэн ийм л юм байгаа шүү. Бүгд л одоо бизнесийг оролдох хэрэгтэй. Тэр бизнесийг дэмжих хэрэгтэй гэдэг нь ийм зарчим зөвөө гэдгийг нь хичээснийг ойлгомоор байгаа юм л да. Тэгээ цаг хугацаа явждаг. Ингээд одоо хугацаа явждаг. Дээр нь мөнгө төгрөг өргөддөг. Ийм л үе ашиггүй юм болчихгүй л гэсэн ийм бодолтой байна. 14 мега төсөл дампуурсан гэдэг нь одоо алин чихлээгүй гэдэг утгаар хэлж гэнэ үү? Хэрэгжих боломжгүй гэж утгаар хэлж байна. Жишээл одоо юу вэ? Тэнгэрийн хөдөлсөн гүйчлүү. Ямар гөө юу вэ? Урагшаа ингээд ямар холбох гүйчлээ. Тэрнээс гой нэртэй шүү дээ тийм ээ. Богд уулын урагшаа гаргах юм гин тийм ээ. Түнэл мөнэл гаргана энэ төр гээл нэг тиймэрхүү сони юмнууд яриад байгаа байхгүй юу. За нөгөө талаар бол одоо тэр холболт байна. Төмөр замын холболт гэж яриад байгаа. Төмөр замаа холбох л байгаа шүү дээ. Төмөр замаа зөрүүлж л байгаа байхгүй юу. Нөгөө мухар төмөр зам бол зүгээр хил даваад мухар төмөр зам тэр чигээ яваа. Хэрвээ үнэхээр үр дүнтэй ийм мега төслүүд хийгээ яриа явж байгаа бол энийг хэрэгжүүлнэ гэж эхлэнгүүт л энэ одоо хүмүүсийн амьдрал сайжрах хэвээр. Энэ одоо юмны үн буух хэвээр. Валютын анш одоо жишээлбэл өнөөдөр юаны анш гэ 504 болсон гэж байна. Долларын анш одоо 4000 болох гол 3600 явж байна. Бүх газар одоо доллар бол одоо унаад байгаа шүү дээ. Тэр Монгол л өсөд байгаа. Тэгээ энэ одоо хэрэгтэй зөв зөвтэй төслөө хийсэн бол энэ бүх юмнууд ч үнэн унаа шүү дээ. Тэгээ хувийн гэрчлүүд одоо бүгд гадна дотны хөрөнгө оруулалтууд яаран орж ирнэ. Ерөөсөө тийм байхгүй байгаа үстэй. Тэгэхээр тэр одоо мөнгөтэй төгрөгтэй хүмүүс ч бүгд ойлгоод байгаа байхгүй юм ойлгодог хүмүүс. Тэгтээ хэлэх ярих нь одоо эрүүл ухаан, эрүүл саруулг бол энэ улсын хурал дээр бол цөөхөн дутагдж байна. Бага сонсогдож байна. Тэгээ нөгөө зар сурчлагаа. За 1939 онд одоо энэ Гитлерийн Гиблис гэж сурталчилга ухуулагч байсан. Гиблис юу гэж хэлжсэн бэ гэхээр тийм надад тэр сурчлагаагаа өгчхөө. Тэр Арадо телевиз тийм энэ одоо бүх мэдээлдэг сувгуудыг өгч. Би тэгвэл одоо ямар ч ард түмнийг гахаан сөрөг болгоод өгөө. Гахааш болгоод өгье гэж хэлсэн байхгүй юу? Яг тэрийг хийсэн. Германы ард түмч ямар ард түмэн бэлээ. За. Гитлер Генрих хэмжээгээр гаргаж ирсэн тийм. Тэр ард түмний чинь фашизм руу оруулчихлаа шүү дээ. Тэгээд дараа нь Германы ард түмэн яаж харамсч. За надад хоёр асуулт үлдсэн байна. Та охиндоо болон дүүгийнхаа хүүхдэд авч өгсөн боловсролын зээлийн сангийн өрөө төлсөн үү? Би бол за манай охин чи юу штэ. Би 2010 онд би улсын хурлд ороочгүй байсан. Би бол гадаа гудамжинд явж ирсэн. Өөрөө бизнес хийгээд явдаг. Манай охин тэр үед шалгаж үлгээ өгөөл тэр нэг магистрт явахдаа тэнцсэн юм билээ. Тэгэл аваад дараа нь 5 жил ажиллаад бүх юм хууль дүрмийнхаа дагуу явсан. Дүүгийнхаа хүүхдэд. Дүүгийнхаа би ч одоо ах トゥ олуулаа штэ. Ах トゥ олуулаа. Манай 6 ах トゥ нарын хүүхдүүд юу хийдэг яадаг гэдгийг би мэдэхгүй штэ. Тий өөрийнхөө төрсэн ах トゥ ны төлөө би яаж болж байна. 7 ах トゥ гээ те тэрний юм яа юм бэ гэж. Ягдгүйл бид нар нэг гэр төрсэн хүмүүжсэн те миний ах トゥ үнэ ливжин. Өөрийнхөө өр хүүхдийн талаар би яаж болж байна. Тэрний төлөө би хариуцлага хүлээн шүү дээ. Ийм л байгаа. За сүүлийн асуулт. Ер нь сөрөг хүчин яаж ажиллах хэвтэй? Сөрөг хүчин үү? Сөрөг хүчин байж ажиллах байна тийм ээ. Хэрэг сөрөг хүчин байхгүй бол ард түмэн өөрсдөө сөрөг хүчин болно. Яагаад гэвэл энэ бүх юм чинь зөв зөвтэй явдггүй л байхгүй юу да тийм ээ. Одоо нэг засаж хэлэхгүй бол тийм сайн засагч ялцарнаа гэж байгаа. Зөв юмыг дэмжих, буруу юмыг засалруулах ийм үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. За үнэхээр эдийн засаг нь унаад хүнд хэцүү нөхцөлд бол мэдээж хамтраад ажиллах тохиолдлууд байна.
Энэ засгийн газар анх байгуулагдсаа бол эдийн засаг маш сайн үед байгуулагдсан шүү дээ. Тэгээ энэ эдийн засгийг унгаачлаа шүү дээ. Ийм л байгаа. Тухайн нөхцөл байдалд мэдээж бас ярилцах ойлголцох юм байж болно. Гэхдээ сөрөг хүчингүй хүчний жил явж байгаа. 10 жил явлаа шүү дээ. Тийм. Одоо энэ засгийн газар бол 4 жил гараа ажиллачлаа тийм үү? Хамгийн мөнгөтэй, хамгийн их мэдлэлтэй. Өмнө Монгол Ардын нам 10 жил засаглаж байна. Ингээд энэ байдал ямар байна? Тэгэхээр нөгөө одоо дүр хэсгсэн арчлыг бий болгоод нам нэртэй те бас дагуул намуудыг бий болгоо, охин намуудыг бий болгоод нөгөө арчлын үр шимийг чи ард түмэн хүртэж чадахгүй шүү дээ. За баярлалаа. Миний 10 асуулт төндөрлөө. Цаг гаргасан танд баярлалаа. За баярлалаа.